Дайргийн голд нэг манай ахны ахын нэг юу вэ? Ирлиз бух. За. Ирлиз бухан дээр мордж үзээ. Ястай юм ийм. Яа тийм байна. Ерөөсөө яг ингээд дагцсан ерөөсөө ингээд нүүрний өмнө ингээд ирээд амч байна. Яг л тэр нэг гадаад энэ төр бүлгүүлээд байгаа шиг ингээд сүлжилтэл амар үлддэг шин. Тий. Ер нь тэр төсдөг гэхдээ нөгөө яг бүлгэд сурааг болохоор 2 3хан бүлгчаа зогсож байгаа тэрний сайхан. Яс боосон шүү дээ. Ярсан унахгүй байна. Нөгөөх нь юм хийж гэдээсэн юм уу? Доошоо суу гэдэгт нь ямар доошоо барил гэдэг аахгүй юу? Тэгт нь ямар яг чанга доошоо сууж ирсэн тийм. Доошоо суудсан ингээд өмнөөс нь барилжсэн. Тэгэхээр чин өмнөөс нь ганц дайрчвал ер нь энэ нөгөөх нь ганцхан дайрцсан бүлгээд бараг аваад амхаа шүү дээ. Тийм. Тэгэхээр тиймэрхүү маргахан дул байсан дөө. 21-т залуу. Бид нар компо гэл хитэн урлагийн кино мөн үзэлээ. Ингээл гар хөлөө ингээл нэг зөөлх мөл яг тэрнтэй адилхан үндэсний хүч бас мэгцэг тавтаж байгаа нь бол баг л компошүүлэх болно шүү дээ. Гар хөлийг ингээл аваад тэгээ яг гар хөлөө татахт нь яах юм нөгөө руу н орно гэл. Тэгэхээр үндэсний бүхий яг юу бол бас нэг урлаг бас байгуул гэж боддог юм. Тэгэхээр ингээ энэ яриаг чинь сонсоод байхаар өөрөө бол нүглийн нүдийг гурилаар хорох том дургу хүн бай таарах гэдэг. Тийм ээ. Мэдээ. Өнгөрсөн жилийн хувьд чинь одоо өөрөө чинь гол шуугаан болоод нөгөө Монгол улсын хүч дарслан Содномдорж гэдэг хүний 3 удаа таарж гурваланд дараалал хийсэн. Энэ бол одоо олон төмний гарлыг их татсан. Нэлээд нийгэмд шуугаан сенсас тухайн үедээ тарьж исэн барилдаанууд болсон да тийм ээ. Тий, тэгээ ер нь бол одоо яг мехийг ер нь бол хамгийн төгс хийж байгаа хүн хэм бэ гэж бол бичлэгийг харж байгаа сурахыг хичээдэг шүү дээ. Энэ хөлөө хэний мехийг ганц нэг дунгуулдаад байдаг шүү дээ. Тий. Тэрийг бол одоо амар сайхан чичний дунгуулдаг. Яг би нөгөө барилж эхэлж ирсэн. Яг тэр үед нөгөө хэнийг дунгуулчихсан. Хүчингэр начинг өөр ингээ айгүй гоё амар гоё хийжсэн хөх яг тэр бичлэг нь байд. Тэгээ тэрийг харсаар голорсон. Тэрийг харахад нэг юу яагаад юм чинь. Тэр их бяртай тэр том хүний ч тэгээд ямар ч бэр орохгүйгээр хайцсан байхгүй. Тэгэхээр ялч тэр бичлэгийг харж гал одоо би нэг сурахгүй юм болохгүй маань гэж сурсан. Хөлдөө бол бас баталцъя. За нэг хөлдөө бас бичлэгийг сайн харж гал. Тэг сурсан. Тэгээ ерөнхийдөө хөл аав хөлөө сайхан хамгаалж гад сайхан барилж байгаа сайхан золгож л хаяндаа гэсэн л бодолтой байсан. Тэгэл хамгаалаад авчихсан. Тэгээ аав минь бас тэнгэрээс харж үйдэг үлгөө. Төвч тулж үйдэг үлгөө. Аавынхаа хүслийг давуулаад биелүүлчихлээ тийм ээ. Тэр чухтгаараа бас аав минь одоо бас надтай өвлж хамт байдаг болохоор одоо ингээ бас сайхан барилж юм гэж боддог юм. Одоо л хасгах чинь дөө. Анх бол яг айтайхан юм л. Яг дээгүүр гараад зогсож чинь. Нөгөө сайхан шүтдэг, биширдэг Монгол улсын сайхан начингуудынхаа дээр гараад зогссон. Ахнарынхаа дээр гараад зогссон гэж бас. Эхний бол эвгүй мөлий. Сумын заануудтайгаа барилцаагаа төрүүлсэн байхгүй юу? Залуу. Тэр төрүүлээд 100 сая төгрөг гэсэн. Нөгөө 100 сая төгрөгөө аваад гэртээ харьсан. Гэсэн чинь нөгөө баян ийш тийш явж барилдаад 1-2 дээр унаад ирлээ гээл ээж аавдаа хэлнэ. Тэр 100 сая төгрөгөө аваад гэртээ орсон чинь. Хотлоо яриад байгаа юм. Ханас юм уу аваад ирээ. Сая бас манай нэвтрүүлэгт одоо өөрөө ч өмнө Сэнэчин Батцул оролцоод явсан. Батцул начин бол за бас Бямбатхантай барилдахаас эвгүй юм билээ шүү. Би бол одоо лаахын хэлдгээр алуулсан штэ л гэж ярьж илээ. Тэгээд одоо нэг таар бол бас бодсон юм би гэж байна лээ. Энд дээр бас юу гэж хэлмээр байна. Олон таарах бах. Арцхийн хувьд одоо шин дээл хийлгэж өмсөх болгондоо шин цол авч исэн гэж одоо манай нэг сэтгүүлчдүүд ярьсан байна лээ. Үнэхээр тийм байт юм одоо. Тэгсэн.